За шаардлагад дурдсанаар хотс суурин газрын гэр хорооллын оршин суугч хэн боловч Монгол Улсын үндсэн хуулинд заасан эрүүл аюулгүй орчинд амьдарч сурч боловсрох эрхтэй. Энэ эрхийн хүрээнд гэр хорооллын оршин суугчдад байгалийн баялагаас орох орлогоос үн төлбөргүйгээр хоёр өрөө орон сууцыг олгох эрх зүйн орчныг бий болгох ёстой гэсэн шаардлагыг ардчилсан намын гишүүд дэмжигчдийн холбооноос Монгол Улсын ерөнхий сайд Батболдод удаадаараа хүргүүлж байсан гэж байгаамаа. За харин Монгол Улсын ерөнхий сайд Батболд хууль санаачлах эрх Монгол Улсын засгийн газрын тэргүүнийхээ хувьд хотс суурин гэр хорооллын иргэдийн эрхшийг хамгаалах чадваргүй гэж үзэж байна. Учир нь тэрээр удаадаараа тавьсан шаардлагын хариуг нэг ч удаан албан ёсоор өгч байгаагүй. Тиймээс 2011 оны 7 дугаар сарын 13-ны өдөр албан тушаалаасаа огцрохыг шаардсан байна. За яг ийм шаардлагыг өнгөрсөн 5 дугаар сарын 9-ний өдөр холбооноос хүргүүлж байсан юм. За яагаад дахин шаардлага хүргүүлж байгааг холбооных нь дараах байдлаар тайлбарлаж байна. Хариу бол бодтойгоор өгсөнгүй өнөөдөр хийж байгаа ажлынхаа тухай баахан цэгцгүй мэдээлэл явуулаад өгчдөг юм байлээ. Тэгэхээр засгийн газар бидэрт бол байр сууриа илэрхийлэхдээ нэг юм баг өдөр тутам хэвлэлээр өөрснийхөө PR-ыг хийдэг мэдээлэл өгдөг болохоос биш яг бидний тавьж байгаа шаардлагын дагуу бол хариулт өгөөгүй байгаа. Өмч өвчлөлийн үеэр Монголын төр орон сууцнд амьдардаг иргэдтэй орон сууцыг нь малчтад малыг нь үн төлбөргүй өгсөн. За энэ үеэр гэр хороолт амьдарч байсан иргэд хоосон үлдсэн байдаг. Энэ нь төр иргэдэд ялгууртаа хандаж байгааг энийг илэрэл тиймээс засгийн газрын асуудлыг авч үзэх зайлшгүй шаардлагатай гэж тэд үзэж байгаа маа. Хот суурин газрын гэр хороолт амьдарч байгаа хамгийн хүнд нөхцөлд амьдарч байгаа иргэдийн төлөө санаа тавиад хууль санаачлахгүй байна. Харанхуй бүдүүлэг амьдралын хүнд нөхцөлд амьдарч байгаа хүмүүсээс бид боловсралтай байхыг, сонгуульд амжилттай оролцож сандаа өгөхийг, ухаалаг байхыг шаардах эрх бидэнд байгаа юм уу? Холбооныхон өнөөдөртөө нийлээд 5 дахь удаагийн шаардлага ерөнхий сайдад хүргүүлж байгаа юм. За хэрв энэ удаагийн шаардлагын хариуг өмнөхүүдийн адил биелүүлэхгүй бол яах вэ гэсэн асуултанд огцортлон шаардлага гэсэн хариултыг өглөө. Шууд дэлгэрцэг сайн зан намайг дайллаа.